байна уу? Cherry Book сувгийн Монгол Adventist болонд тавтай морилно. Би Болормоо байна. Австрали улсаас холбогдож байна. Энэ удаагийн мань зочноор Монгол улсаас сургалтын менежер Хандмаа багш маань оролцож байгаа билээ. Одоо бүгдээрээ хамтдаа Хандмаа багштай хийсэн ярилцлагыг хүлээн авч сонсцгоё. Байна уу? Байна. Сайн байна уу? Сайн байна уу? За Хандмаа багшаа тэгээд бидний урилгыг хүлээж аваад бидэнтэй холбогдож байгаад баярлалаа. За тэгээд энэ сайхан Adventist podcast болонд намайг бас урьж оролцуулсанд маш их баярлалаа. За Хандмаа багшаа та өөрийнхөө тухай бидний сонсогчдод бас танилцуулахгүй юу? За тэгээд энэ ярилцлагыг сонсож байгаа бүх сонсогчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг Хандмаа гэдэг. Би Өвөр хангаа уян сумд одоо төрж өссөн. 1999 онд боловсролын их сургуулийн математикийн ангийг төгсөөд тэгээд одоо Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн тусгал ерөнхий боловсролын сургалтын дунд ангийн сургалтын менежерээр ажилладаг. Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Тэгээд Улаанбаатар төв сүмийн гишүүн байгаа. За Хандмаа багшаа та анх яаж сүмд ирж ирсэн бэ? Тэр талаараа бид нартай анх яаж одоо итгэгч болсон талаараа бидэнтэй хуваалцаач. За би болохоор одоо анх яаж сүмд ирсэн бэ гэхээр хүн болгонд л одоо нөгөө нэг бурхны бодол байдгийн юм шиг байгаа. Тэгээд тэр бодол нь одоо яг хүн зовлон бэрхшээлтэй нүүр тулах үед, асуудалтай нүүр тулах үед л одоо намайг аврах одоо авралын бурхан байна уу гэдээ ингээд ирж хайдаг юм шиг байгаа. Тэгээд би ч ихсэн одоо яг өөрөө бас хүнд өвчин тусаад тэгээд тэр өвчнөд бас шаналж байх тэр үедээ л одоо бурхныг ирж хайсан. Тэгээд наран тунгалаг гээд нэг найзтайгаа бас уулзах боломж олгосон. Бурхан одоо тэгээд уулзуулж өгсөн. Тэгээд тэр найзсаа одоо хамгийн анх бурханд яаж залбирах вэ гэдгийг заалгаад Библи аваад тэгээ уншиж эхэлсэн л дээ. Тэгээ манай сумд бол одоо тэр сүм цуглаан гэж тийм байгаагүй. Тэгээ 2 жил шахуу одоо залбирсан. Библи уншаад тэгээд би маань ч ингээд итгэж бас гайгүй болж исэн. Тэгээ нэг өдөр манай хашааны хаалгыг ингээд хүн зохиод байсан. Тэгээ би шагаасан чинь орж болох уу гэдгийг 2 хүн зогсчихсан. Ороодрээ гэдгсэн чинь тэгээ орж ирээд би одоо ингээд энэ Улаанбаатараас ирсэн юм аа бит 2. Тэгээд энэ уянга сумдаа би энэ нутгийн хүн байгаа юм. Тэгээд энэ уянга сумдаа ингээд сүм тарихаар ирж байгаамаа 2 жилийн илгээлтээр ирж байгаа юм. Тэгээд чамайг бас ингээд залбирдаг гэж сонслоо. Ямар өвдсөн байгаа гэж сонссон. Чиний төлөө залбирч өгч болох уу гэд ингэсэн. Тэгээ миний төлөө залбирч өгөөд тэгээ бүтэн цайнд ингээд өдөр 12 цагаас бидний цуглаан болох юм аа. Тэгээ манай цуглаанд ингээд ирээч гэд ирсэн. Тэгээд анх ингээд сүмд очиж үзчихсэн. Тэгээ сүмд очиход бас яг нөгөө манай шавнаар хичээл ордог хүүхдүүд маань ингээд хүүхдүүд голдуу байсан. Тэгээ тэр үед бас жоохон ингээд хүүхдүүдээсээ ингээд санаа зовж исэн л доо. Тэгээ тэгж бас анх одоо ингээд сүмд ирж исэн байгаа. За. Тэгээд та хамгийн анх тэгээд бас нөгөө Adventist сүмтэй ингээд холбогдсон. Одоо бол би ингээд Adventist сүмд явж байгаа. Тэгээ анх бол одоо тэгээ бүтэн цайны одоо ням гарагт цугладаг ийм сүмд явж байгаа. Тэгээ тэр ихч маань бас 2 жилийн гэрээнд дуусаад ингээ явах болсон. Тэгээд цуглаа маань бас одоо яг хийх газар байхгүй. Манай гэрт ингээ тэр цуглаа маань хийгддэг болсон. Тэгээд тэр ихчийг явах үед манай бас нэг тэтгэвртэй гарсан багш, Баасан хүүгээд багш маань одоо цуглааныг ахлаж үлдэхээр болсон. Тэгээд сүүлдээ одоо чи ингээ танаа гэрт энэ цуглаа ингээ хийгддэг юм чинь чи энэ цуглааны ингээ ахлаад ингээ аваад яваа гэд надад хэлсэн. Тэгээд би бас ажлынхаа хажуугаар ингээд сүм цуглаанаа цааш нь авч явах ийм үүрэг хариуцлагыг өөр дээрээ одоо хүлээж авсан. Тэгээд гэртээ энэ цуглаанаа хийгээд явдаг байсан. Тэгээ манай одоо энэ хөтлийн гэрэл цуглааны пастор Бумчин миний одоо шат байгаа. Тэгээд 9-р ангиа төгсөөд нөө өөр ангаар шилжээ явсан. Тэр хугацаанд бол одоо Есүсийг бас таньж мэдээд сүм цуглаанд явдаг болсон байсан юм билээ. Тэгээ манай сүмийн одоо нөгөө хүүхдүүд маань өглөө болгон
сургуулийн артлын одоо сурагчийн овоо гэдэг нэг овоо байдаг байсан. Тэнд очиж залбирдаг байсан. Тэгээд бумчин маань одоо нөгөө буцаж шилжиж ирээд тэгээд тэр овоон дээр бас залбираад явж ирсэн юм байлээ. Тэгээ манай хүүхдүүдтэй тааралдаад "Хүү та нар Библийн ном барьсан юм уу? Библи юм уу наадах чи энд цуглаан байдаг юм уу?" гэдээ асуусан байгаа. Тэгээд манай хүүхдүүд "Өө цуглаан байдаг штэ. Тэгээ хаан цугалт юм бэ?" гэсэн чи "Хандмаа өгшин цугалт юм аа" гэж хэлээд тэгээд би одоо бумчинтайгаа холбогдоо. Тэгээ бумчин маань бас манай сүмд ирээд тэгээд би бол одоо ингээ өөр ангаа аймагт очоод ийм адвентисттэй 7 дахь өдрийн адвентист сүмд явж эхэллээ. Тэгээд тэр сүмийн болохоор одоо үнэхээр бас Библиэлд ингээ тулгуурладаг, Библийг одоо маш сайн судалдаг. Тэгээд одоо эрүүл мэнд боловсрал талд бол нэлээд анхаардаг гэж хэлсэн. Тэгээд бид нар болохоор нөгөө би чин одоо өмнө сүм цуглаан тэгж очиж үзээгүй. Одоо тэр анх сүм тарьсан ихчийн хаан заавар тэр үлгэр дуурайлаар л сүмийнхаа үйл ажиллагааг ингэж авч яваад тэгээд тэр итгэгч ахын дүүстэй сургаал номлыг хийх гэд надад бол одоо ном, гарын авлага материал тэгээд бас дээрээс ингээ зөвлөөд бидийг чиглүүлээд тусаж дэмжих ийм сүм чуулгантай холбогдох маш их юм эрэлт хэрэгтэй шаардлага байсан. Яг энэ үед ингээ бомчин маань бидэнтэй ингээд уулзаа. Тэгээд энэ адвентист сүмийн талаар бас ойлголтыг хэлээ. Тэгээд би таныг одоо үр хангай пастор одоо энэ сүмтэй Алтанбаатар пастортай холбож өгье гэж хэлээд тэгээд холбож өгсөн. Амен. Тэгээ нөгөө нэг Библи дээр хэлдэг шүү дээ. Товлсон цагт бурхан өөрийнхөө ажлаа хийнэ гэдэг. Тэгээд бас яг одоо товлсон цагта бурхан бомчин тэр үед тэр газар явуулаад тэгээ та бүхэнтэй бас холбогдчихсэн биш. Үнэхээр гайхалтай түүх байна. Харин тийм. Тэгээд Алтанбаатар пастор маань бас бидэнд маш их тусалж байсан л да. Одоо хүүхдүүд нь жижигхэн болроо маань бас ингээд ихнэр болортуяа бас жирэмсэн тэгэл яг ийм нөхцөл байдалтай одоо манай сүм рүү сард 2 удаа нэг 7 хоног нь манай сүм дээр ажиллаад нэг 7 хоног нь өөрийнхөө сүм дээр ажиллаад ингээ уйггүй бас явж исэн. Тэгээд адвентист итгэл бишрлийн тал руу бас чиглүүлж өгч исэн байгаа. Амен. Тэгээд энэ пастрийнхаа Алтанбаатар пастрийнхаа гэр бүл маш их ингээ талархдаг. Энэ завшааныг ашиглаа хэзээ нэгэн өдөр бас хөрх баах. Тэгээд та нартаа маш их баярлдаг шүү. Тэгээд биднийг бас зөв зөв ингээ чиглүүлж, үргэлж бидний төлөө ингээ үйлчилж байсан. Талархдаг шүү гэж хэлэх байна. За амен. Тэгээд абаа ах юм гэр бүл бас таны талархлыг бас хүлээж авнаа гэж итгэлтэй байна. Тэгээд бүгдээрээ бас бид нар бас холбогдоод бас дамжуулж хэлж өгнө. За тэгээд тань одоо манад ярилцлага өгөхөөр холбогдож байгаа хүмүүсээсээ бид 7 асуулт асуудаг байгаа. Тэгээд эхний асуулт маань адвентист итгэл бишрлийн талаарх таны бодол. За та эхлээд бол бүтэн сэний сүмд явж байсан байна. Тэгэхээр тодорхой хугацааны бүтэн сэн өдөр цугларддаг сүмтэй тодорхой мэдээж ойлголттой Библийн талаар ойлголттой байгаа байх. Тэгээд адвентист сүмд ирсний дараа таны одоо үзэл бодол адвентист сүм энэ зүйлээрээ илүү юм байна гэж бодох одоо энэ зүйлээрээ бахархах ч юм уу те эсвэл одоо таны татагддаг тэр зүйл нь. За бид нэр одоо нэг адвентист сүмтэй тэгээ холбогдсноос хойш адвентист сүм маань ям гарагт цугладаг байгаа. Бид нэр бол өмнө нөгөө ям гарагт цуглаанаа хийдэг байсан. Тэгээд яг ингээ холбогдох үед бас одоо өөр бусад тэр дээд анх сүм тарьсан тэр сүмийн хүмүүс бас та нар ингээ буруу зүйл рүү яваад байна шүү. Эн чинь буруу шүү. Ингэж болохгүй шүү гэд бас ингээ холбогддог байсан л да. Тэгээ бид тэр сүмээр ингээ бурхан минь яг одоо үнэн нь хаана байгаа юм бэ? Энэ хоёр чинь нэг нь ям, нэг нь бям гараг гэд хоёр өөр өдөр вэ шүү дээ. Тэгээ бурханд бол аль нэг нь л үнэн байгаа шүү дээ. Тэр үннийг л одоо та бидэнд илчилж өгөөч, үннийг мэдүүлж өгөөч. Тэгээд энэ олон одоо Христэд итгэж хүмүүсээ бас буруу зүйл рүү ингээд дагуулад уриалаад явчмааргүй байна. Яг үннийг л бид нэр олж үнэнтэй л нэгдэхийг хүсэж байна. Тэгээд илчилж өгөөч гэд баг 2 жил шахуу ингээд бид нар сүмээрээ залбирсан л да. Тэгээд бурхан одоо энэ гэр бүлээр тэр пастрын гэр бүлээр дамжууллаад бидийг бас зөв чиглүүлгийг өгөөл ингээ явж байсан. Тэгээ бурхан бас тэр Библиэс бол одоо үнэхээр энэ бям гараг гэдэг чинь
амралтын өдөр юм байна гэдгийг одоо бидэнд бас харуулж ойлгуулж өгсөн. Амен. Тэгээд одоо адвентист сүмтэй бол бүрэн ингээд 2 жил гарan ингэж явсны үндсэн дээр бид нэгдэж сүмээрээ ингээ бүгд нэгдэж чадсан. Амен. Тэгээ миний ойлгож байгаагаар бол адвентист сүм маань бол үнэхээр Библийг бол одоо хизээч одоо хөдлөшгүй те эргэж буцалтгүй итгэлийн үндэс суурь болгож авч үздэг нь бас их таалагдсан. Тэгээд бас боловсролд бас нэлээд их анхаардаг те эрүүл мэндэд анхаардаг. Тэгээд жинхэнэ боловсрол гэдэг бол амьдралын туршид бодит нөхцөл байдал боломжууд тэг хүлээж байгаа бидний одоо хариуцлага, ялагдал, ялалт гэдэл энэ бүхэнтэй одоо нүүр тулахад тэр бүхнийг тэнцвэртэйгээр явж мөнхийн амьдралын бүрэн бэлтгэл байх хэрэгтэй. Энэ зүйлээр анхаарч байгаа нь бас надад маш их таалагдсан. Тэгээ одоо баг балчир хүүхдийн оюун ухаан, тэг гэр орон болон хичээл сургуулиар дамжуулан одоо төлөвшөж тэгээд амьдралын зөв хэм маяг нь одоо зөвшөрч тэгээд зам чанар нь ингээд төлөвшдөг. Энэ бүхэнд одоо анхаарал хандуулж байгаа нь бол маш зөв юм гэж бас ойлгосон. Тэгээд эрүүл саруул байж бас Бурхныг бид нар гэрчлэн шүү дээ. Тэгээд яг одоо энэ адвентист сүмийг буруутгаад байгаа хуулийг сахидаг. Тэгээд бас хитрхи одоо хуучин гэрээг баримтлаад байдаг гэж яагаад ингэж буруу юм бэ гэж асуухаар тэгж л хэлээд байдаг байсан. Тэгээд ингээ буруутгаад байгаа энэ шалтгаанууд нь бол үндэслэл болж чадахгүй юм аа. Бид нар нэгэн Тэнгэрийн хаант улсын одоо иргэн болоо хууль дүрмэнд захирагдаад Христэд итгэгч гэдэг энэ нэрээр овоглуулж байгаа юм бол яагаад бид нар тэр хуулийг сахихгүй байх ёстой юм бэ? Хууль сахих ёстой шүү дээ. Тэгжээж бид нар бусдаас ялгаатай байх ёстой тий. Тэгэхээр энэ буруутгаад байгаа зүйл нь бол ерөөсөн үндэслэл болж чадахгүй юм аа гэж бодсон. Яг үнэ. Тэгээ манай адвентист одоо сүмд бол маш онцлог одоо бас сургаалууд байдаг л да тийм ээ. Одоо Диважингийн ариун ордны үйлчлэл, эвлэрүүлийн өдөр, тэгээ дахин эрэлтийн магадлан шүүлт, тэгээ зөгнөлийн сүнс, араадны тэмдэг, Бурхны тамга, тэгээ гурван тэнгэр элчийн мэдээ гэл ингээд одоо зөгнөлийн сүнс болох Элен Вайтаар дамжуулан одоо Бурхны сүүлчийн энэ мэдээг бол Элен Вайтаар дамжуулан бидэнд өгөгдсөн. Тэгээ бид бол одоо Бурхны дээр дахин эрэлтэнд өөрсдийгөө одоо бэлэн байлгахыг одоо хичээж бэлдэж байдаг ийм хүмүүс юм аа. Энэ зүйлээрээ бусад одоо сүм шуулгануудаас бас онцлог ялгаатай юм аа гэж хардаг. Амен. Та үнэхээр сайхан товч, үнэхээр сайхан тайлбарлаж хэлж өглөө. Тэгээд баярлалаа хандмаагшаа. За тэгээд дараагийн асуулт маань одоо та бол багш хүн. Тэгээд итгэгч тэр тусмаа та бол итгэгч багш хүн. Тэгээд итгэгч багш хүн сурагчдаа яаж нөлөөлж болох вэ? Мэдээж одоо Монголын хуулинд бол ямар нэгэн байдлаар шашин сурталчлаад явах ёсгүй сургууль дээр те одоо нөгөө шашны сургуулиуд гэж байхгүй. Тэгээд дээрэс нь бас ямар нэгэн байдлаар шашин сурталчлах ёс байхгүй, тийм хууль байхгүй. Гэхдээ итгэгч багш хүн өөрийнхөө итгэл бишрлээ бас өөрөөрөө үлгэр дуурайл болоод гаргаж үзүүлж болно гэж би хувьдаа боддог. Тэгээд таны хувь, таны бодол юу вэ? Одоо зөндөө олон итгэгч багш нар байгаа тий. Тэгээд тэр хүмүүс зориулаад хандаад хэлэхэд яавал Ер нь тэгээд одоо бидний эргэн тойронд байгаа нөлөөлөл гэдэг юм бол маш чухал. Тэгээд хүүхдүүд маань одоо гэр бүл дотроо бол аав ээжээсээ үлгэр дуурайлал болдог тий. Авдаг. Аав ээжийнхээ зааж сургасан одоо тэр хийж үйлдэж ярьж хэлж байгаа тэр бүх зүйлээс л үлгэр дуурайллыг авч одоо өөрийнхөө одоо тэр амьдралын хэм маяг одоо зам чанар тэндээс эхэлдэг. Сургууль дээр бол одоо тэр багш нараасаа тэгээ сургууль дээр байгаа тэр бүхий л ажилчтаасаа тэгээд эргэн тойронд байгаа хүүхдүүд маань бас найз нөхдүүдээсээ одоо тэр үлгэр дуурайллыг авч идэг. Тийм болохоор одоо бид нэр багш хүний хувьд бол одоо багш хүн бол хүүхдүүдийн хувьд бол яг тойл гэж байгаа байхгүй үргэлж ингээ харж байгаа. Яг зөв. Тэгэхээр хүүхдүүдэд өөрсдийн хэлж байгаа үг яриагаараа тэгээ үйлдэлээрээ одоо үлгэрлэх энэ зөв юм аа гэж би бол боддог. Тэгээд тэр хүүхдүүдтэй үргэлж бас үннийг ингээд хэлж өгдөг. Одоо зөвийг бас ингээд сонгоход нь
бас тусалж дэмждэг тий. Одоо хамт олондоо ч гэсэн ийм байдлаар л бид нэр хувь хүн болгон тий Христэд итгэж хүн болгон ингэж одоо өөрлөгөө л харж тий өөрөө л одоо ингээд тэр байдлаараа бас нөлөөлөх нь ингээд чухал юм шиг санагддаг л да. Амен. Яг зөв. Дахиад нэг сургуулийн талаар нэг асуулт байна. Одоо нийгэм мэдээж хүн болгон боловсролыг эрхэмлдэг болсон цаг үе байгаа. Тэгээд манай Монгол эцэг эхчүүд таны харж байгаагаар таны эргэн тойрон одоо сурагчдын эцэг эхчүүд үр хүүхдийн боловсролд хэр их анхааралж байна. Тэгээд хүмүүжилт хэр илүү анхаарч байна. Таны бодлоор. Тэд нар боловсролд нь илүү анхаарал тавиад байна уу? Эсвэл хүмүүжилт нь илүү анхаарал тавиад байна уу? Аль нэг эсвэл тэнцүү авч явж байна уу? Таны бодлоор бол. Ерөнхийдөө бол өмнө нь ингээд бас боловсролд нь их анхаарал хандуулад одоо би бол ингээд 20 жил ажиллаж байгаа тий. Багш хүний хувьд ингээд харахад бол эцэг эхчүүд боловсролд нь л их анхаарал тий. Одоо энийг нэгэстээ ийм олимпиад, уралдаан, тэмцээн, ийм зүйлээр ингээд хөгжүүлээд одоо ингээд хиймсэн их боловсролд нь анхаарал байдаг гэсэн. За одоо бол бас боловсролын тогтолцоо маань арай өөрөөр бас эргэжээ. Эцэг эхчүүд маань ч гэсэн бас арай өөр болж байна тий. Одоо хүүхдийн хүмүүжил гэдэг юм чинь бас их чухал юм байна шүү. Тий. Хичнээн одоо хүн өндөр боловсролыг хичнээн олон дээд сургууль, их сургуулиудыг ингээд төгсөөд тэр хүмүүжил ёс суртахуун гэдэг зүйл нь бас байхгүй байх юм бол одоо нэг л асуудал бэрхшээлтэй нүүр тулахад тэр хүн бол өнөөдөр хичнээн тийм ундаг хүмүүс байсан ч бидний одоо нийгэмд одоо ингээд хөлөө олж чадахгүй тий ингээд явж байгаад унчихсан одоо аригчин болцсон янз бүрийн ийм асуудалд орчихсон одоо ийм боловсралтай хүмүүс ч гэсэн зөндөө л байна шүү дээ. Тийм болохоор одоо хүүхдийн хүмүүжил гэдэг ёс суртахуун гэдэг юм чинь чухал юм байна гэдэг дээр бас анхаардаг болсон байна. Тэгээд боловсролын тогтолцоо маань ч гэсэн бас энэ тал руугаа чиглэж जैन тий. Одоо зөв Монгол хүүхдийг төлөвшүүлье гэж ингээл хүүхдийн хүмүүжил төлөвшөлтөд бол маш их анхаарч байна л да. Тэгээд энийг дагаад бас эцэг эхчүүд маань ч гэсэн бас анхаардаг болж байна. Бас авууштай тий. Адвентист хүмүүсийн хувьд бол энийг бас яг тэнцвэртэй авч явахыг ингээ хичээж байна тий. За тэр талаар бас мэдэх таатай байна. За тэгээд одоо дараагийн асуулт маань болохоор таны итгэлийн амьдралд тохиолдсон хөвгчлөлтэй явдал. Одоо Библийг буруу ойлгох ч юм уу эсвэл заримдаа нэг инээдэмтэй үйл явдлууд таарлалцдаг шүү дээ бидний амьдрал тий. Итгэгч болоод явж явах үе таарлалцсан таны тийм хөвгчлөлтэй явдал дурсамж юу вэ? Би бол одоо нөгөө эхлээд ингээл Библийн номыг бол нэг ингээ бурхны одоо нөгөө буддын шашныхаа үднээс ийм нэг талаас нь ойлгоолгүй. Энэ Библийг уншихад ямар сони юм бэ ч ямар бурхны ном байж тээ. Ингээл нэг түүхүүд яваал түүхийн ном шиг ямар сони юм бэ гэл ингээд Библийг уншихад ойлгодгүй. Тэгээл хэсэг номнууд уншиж байгаа. Ерөөсөө л ингээ бурхны холбогдолтой одоо миний нөгөө ойлгож ирсэн хүсээд байгаа тийм одоо зүйл ингээ харагдахгүй байгаа юм шиг санагдал. Ямар тань юм бэ? Үйл явдал өрнөд байдаг тий. Түүх яваад. Үйл явдал өрнөөл ингээ түүх яваал гэ Монголын нууц тавчаа ойрхолтой тий ерөөснөө ингээ уншихаар ингээ түүх юм шиг дээ. Яаж та бурхны ном байдгийн болоо гэж ингэж бас бодож ирсэн. Тэгээд тэр үед бол нөгөө ариун сүнсийг гойхгүй зүгээр л өөрийнхөө л ингээл уншаал ойлгохгүй одоо тэгж бодоод исэн юм шиг байгаа. Тэгээд энэ Библийн номыг уншихад бол ойлгоход болохоор ариун сүнсэл тусалдаг гэдгийг бол мэдэхгүй л ингээд яваад байсан. Би бас нэг анх ингээд итгэж болсны дараа залбирлын талаар нэг инээдэмтэй түүх байдаг юм аа надад. Бид нар ингээд нөгөө бас ингээд хүүхдүүд ингээд тойроо суудсан залбираад тэгээд манай пастор тэгж хэлдэг байхгүй. Одоо та нар хэдий бага хүүхдүүд ч гэсэн ирээдүйн эхнэр нөхрийнхөө төлөө одооноос бурхнасгүй. Тэгээд бурхан яг товлсон цаг үед нь яг тэр зөвхт хүнийг чиний өмнө одоо бэлдэж өгнө. Чи одоо тэр зөвхт хүнийхээ үнтэйгээ уулзрантай. Тэрнээс гадна чи бас өөрөө яг сайн эхнэр нөхөр байхад бэлтгэдэн гэж ярьдаг байхгүй. Нэг удаагийн шаббат хичээл дээр. Тэгэл сууж байгаа л за одоо бүгдээрээ
ирээдүйн нөхрийн төлөө, эхнэрийн төлөө залбирцгаая гэл ингээл тойрол суусан чи манай сүмд явдаг байсан цэцгийг нөхөн бидэг гэсэн чи тэр цэцэг амар ингээл уулга алцсан. Тэгээд би бэлгээгийн төлөө залбирах юм уу гэж асуусан. Тэгээ бид бүгдээрээ боо инээлдэн бодод чи бэлгээ цаа юм уу гэл ярьжсэн. Тэгээд тиймэрхүү инээдэн төвөл одоо айгу тохиолддог байсан. Тэгээ бас нэг удаа хөдөө айлд очсон. Тэгээ айлд очиод яг залбирч өгөх болсон чи нөгөө бэлгээ гэдэг хүүхэд нь өөрөө нэг имээд ихгүй манай ингээд энэ тоглол өвдчихсэн байгаа та нар одоо энэ тоглолтын төлөө залбираад өгөөч гэдгсэн чинь нөгөө бэлгээ маань нөгөө тоглол дээр атсан бурхан минь энэ тоглолтны гмийг уучлаач гэж залбирч байсан. Тиймэрхүү инээдэмтэй зүйлүүд аяг тохиолддог байсан л та. Бага хахад анх удаа дөнгөж итгэж болж байгаа үед бол. Тийм. Тэгээд би болохоор бас нөгөө өөрөө ингээд ихтэйх бурхныг нөгөө ирж хайжсэн болохоор тэгээд тэр гайхалтай нөгөө гэрчлэлүүдийг ингээд бурхнаас одоо хүлээж аваад исэн болохоор ерөөсөө бурханд ингээд эргэж боталтгүйгээр л итгэцэн. Амен. Тэгээд юм болгон дээр л бурхан ерөөсөө л ингээд ханган дээ энэ зүйлийг сайхан болгож өгнө гэдэг ингээд анхнаасаа л ингээд амар ихтэй хүлээгээд авсан болохоор нэг тийм айхтар тийм хөгжөлтэй зүйл ер нь тохиолдоогүй юм шиг байна. За та бусад итгэгч нарт өгөх зөвлөмж юу байна? За ер нь тэгээд Христэд итгэгч хүмүүс бидний хувьд одоо ер нь нэг ингээд бас тулгамдаад байдаг. Тэрийг одоо хөвшил болгоход бас хэцүү асуудал болоод идэг нэг зүйл бол ингээ амралтын өдрийг сахих тий. Шабатыг ингээд яаж сахих вэ? Шабата ингээд ер нь байг бүрэн дүүрэн сахиж чадахгүй маа гэдэг ийм асуудалтай тулгардаг. Тэгээд нэгэнт одоо бид нар ингээд Христийг өөрийн аврагчаа болгож хүлээж аваад тэгээд би одоо цаашид христчин одоо амьдралаар амьдрах болно гэдэг шийдвэрийг гаргаад усан баталгаа хийлгээд бол одоо гэрчлэгээ өгдөг шүү дээ. Тэгээд энэ маань бол одоо чи ингээд Тэнгэрийн хаант улсын иргэн боллоо гэсэн иргэний үнэмлэхийг гардаж авч байгаатай адилхан. Тэгэхээр би нэгэнт одоо ингээд бурхны харьяалалтай иргэн болж байгаа юм чинь бурхныхаа хууль дүрмд захирагдъя. Тэгээд дөрөв дэх хууль болох одоо энэ амралтын өдрийн хууль, энэ шабатын хуулийг сахидаг болёо гэх юм бол за энэ миний бие чинь одоо бурхны өмч юм шүү гэдэг өөрийнхөө биеийг бол бурханд ингээд өмч болгоод өгөх хэрэгтэй тий. Миний хүслийн дагуу одоо энэ бие маань одоо би өөрийнхөө хүслээр захираад ах юм биш шүү. Одоо Есүсийг дахин ирэх хүртэл би энэ биеийг бурхнаас одоо өмчилж тэгээд түрээсэлж ингэж авч явж байгаа юм шүү. Тийм учраас би тэр амралтын өдөр бол энэ биеийг яг байхтай газар нь авч байлганаа гэд ингээд шийдвэр гаргачих юм бол шабатыг захихад бол маш амар болно. Тэгээд өөрийнхөө одоо ажил төрөлийг зохицуулаад явчих штеп. Тийм болохоор бол шабат захиад амархан болно. Бид өөрийнхөө биеийг ингээд бурханд ингээд шууд өгч чадахгүй тий. Энэ бурхны өмч юм шүү дээ гэд ингээд өгч өргөж чадахгүй байгаа учраас л бас ажил төрлөө зохицуулж чадахгүй тий. Яг бүрэн дүүрэн шийдвэрийг ингээд гаргаж чадахгүй учраас бас ийм асуудалтай тулгараад идэх юм болоо гэж боддог. Тийм учраас одоо өөрийн биеийг бурханд ингээл энэ таны өмч юм шүү гэж өгөөсэй л гэж би ингээ хүсдэг. Тэгээд хүн болгон бас амар тайван байхыг хүсдэг. Амар амгалан дотор л байхыг хүн болгон хүсээд идэг шүү дээ. Тийм болохоор хүн өглөө нүдээ нэгээл босч ирээд Библийнхаа номыг аваад өөртөө саад учруулахгүй нэг газрыг сонгоод тэгээ бурхантайгаа одоо харилцаад, залбираад, номоо уншаад тэгээд өглөөний тэр уншсан одоо Библийн ишлэл өдрийн туршдал одоо бидний толгойд эргэлдэж байдаг учраас тий ямар ч асуудал бэрхшээл тулгарсан амар тайвныг авч чадна. Тэгээд тэр өдрийнхээ амар амгалан өглөө бурхантай зартуулсан одоо тэр цаг, тэр харилцаанаас л тэр амар амгалангаа олж авдаг. Тийм болохоор хүн болгон одоо энэ өглөөний цагаа хөвшүүлээсээ тэгээд энэ зүйлийг хөвшүүлэхэд бас нэлээд хүнээс бол золиос гарна, мэдээж бас цаг хугацаа орно. Тэгээд аливаа зүйлийг одоо хөвшүүлэхэд те
хөвшил зуршил болоход бас хугацаа ордог. Доод тал нь одоо 21 хоногийн дотор тэр зүйл зуршил болдог. Тэгээд одоо сарын туршид одоо энэ зүйлтэйгээ тэгээ тэмцэлтэй төвчээртэй байж тэгээд энэ зорилгоо биелүүлэхийн тулд бас өөрөөс нь ингээд золиос тодорхой хэмжээний золиосыг гаргаж ээж л зуршил болдог. Тэгээд ийм зүйлийг бас одоо тогтмол зуршил болгоосой гэж хүсдэг. За амин. Сайхан зөвлөмж байна. Тэгээд бас нэг асуулт байна танд. Та эцэг эхчүүдэд зориулж хүүхдүүдийнхээ төлөө нэг ийм юм хийгээрээ, ингэж хүүхдүүдтэйгээ харьцаараа гэж хэлэх ямар нэгэн зөвлөмж байна уу? Танд? За миний одоо бодож авдаг зүйл бол бид нэр одоо хүүхдүүдийгөө энэ бол одоо жижигхэн юм тий жоохон юугаа ойлгохгүй юугаа мэдгүй гэж ингэж бодож ойлгодог. Тэгээд үл тоодог тий. Гэтэл хүүхэд бол эхийн хөвлөд байхаасаа эхлээд дөнгөж төрсөн цагаасаа эхлээд тэр ярьж чадахгүй ч гэсэн бүх зүйлийг ингээд ойлгож байдаг. Тэгээ бүх зүйлийг харж байдаг. Тийм учраас одоо хүүхдийн төрсөн цагаас нь эхлээл одоо яг энэ жинхэнэ одоо боловсролд эцэг эхчүүд маань сургаасай тэгээд үргэлж тэгээд сүм цуглаан руугаа тэр хүүхдийг төвөгшөөхгүйгээр дагуулаасай тэгээд сэтгэлийнхаа тэр амьдралаа тий хүүхдтэйгээ хуваалцаж тэгээд бас үргэлж ярилцаж тэгээд тэр үнэн зөв зүйлийг дандаа зааж өгч байгаасаа үлгэрлээсэй л гэж одоо хүсдэг дээ. За үнэхээр сайхан зөвлөгөө байна. Яг үнэ. Заримдаа бас би бас Монголд байх үед бас нэрээ бас яг тийм зүйлүүдэд хүмүүстэй бас таарч байсан юм байна. Нөгөө хүүхдүүдээ сүмдээ авчирдаггүй. Яагаад тэгэхээр нөгөө тээвэрлэхэд хэцүү тий одоо хүүхдүүдээ аваад унаа машин цугаад явахд хэцүү. Эсвэл ирээд одоо сүмдэр өмөл шуугуулад байдаг гэх шалтгаанаар ч юм уу тий. Нэрээ бас тийм хүүхдүүдээ сүм цуглаанд авчирдаггүй эцэг эхтэй таарлцж байсан юм байна. Тэгээ бас таны хэлдэг яг үнэн хүүхдүүдэд бид нар багаас нь зааж сургууль хүмүүжүүлэх ёстой. Тэр тусмаа бурхны үгэн дотор. Тэгэхээр таны одоо бидний ярилцлагыг сонсож байгаа эцэг эхчүүд бас таны зөвлөгөөг анхааралтай авч бас анхаарч сонсноо гэдэгт итгэлтэй байна. За тэгээд дараагийн маань асуулт таны дуртай Библийн дүр ямар дүр дуртай вэ та? За тэгээд одоо Библиэл дээр олон гайхалтай дүрүүд бас байдаг. Тэгээд миний одоо хамгийн дуртай дүр гэх юм бол одоо Даниэл байна. За. Тэгээд Даниэл бол одоо тэр олон залуучуудын дундаас бас сонгогдсон байсан. Тэгээд бурханд маш их итгэлтэй байсан. Тэгээд бурхны өмнө ингээд дуулууртай байж чадсан. Тэгээд тэр хүнд хэцүү одоо олон бэрхшээлүүдтэй тэгээд тэр баг залуу хүн тэр боолчлогдоод харийн нутагт одоо боолчлогдоод очиход маш олон хүндрэл бэрхшээлтэй зүйлтэй бол одоо нүүр тулж ирсэн. Тэгээд тэр болгонд бурхны өмнө тэгээд дуулууртай маш их одоо итгэлтэй байсан. Тэгээд одоо Даниэл бол тэр зүйлийнхаа бас итгэлтэй байснараа тэр галтай зууханд найз нөхд нь хаягдахад өсөн ч хуйлагдаагүй, хувцсан ч шаарлаагүй байсан гэж байгаа. Арслангийн нүхэнд хаягдахад хүртэл тэр арслангуудын амийг бурхан ингээ хаасна гэ тэр хүн үнэхээр миний бурхан энэ бүх аюул зүйлээс намайг аварч чадна гэсэн гайхалтай ингээд итгэл байна Яг үнэ. Тэгээ тэр болгонд ингээд дуулууртай хандаж байгаа байдал нь бол маш их таалагддаг. Тэгээд бас тэр Даниэл энэ тэр дүрээс тэгээд суралцахыг бас хичээдэг. Яг. За баярлалаа. За бидний урилгыг хүлээж авч тэгээд бидэнтэй юм сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Тэгээ одоо би танд сүүлчийнхээ асуултыг тавья. Хэрв та дэлхийн адвентист чуулганы ерөнхийлөгч байсан бол юуг өөрчлөх вэ? Эсвэл юуг хийх вэ? Дэлхийн адвентист чуулганы ерөнхийлөгч одоо ингээ болно гэхэд бол үнэхээр төсөөлшгүй юм Тэгээ болохны хувьд боломжгүй зүйл гэж байхгүй. Яг үнэ. Тэгээ одоо бас манай ингээд сүм чуулган Христэд итгэж хүмүүсийн дунд маань бас нийтлэгээр ингээд нэг
одоо харагдаад байгаа зүйлс бол хувь хүн бүр, гишүүн бүр, сүм чуулган бүр бас нэг золиос гаргаад хэсэг бүлгээрээ ингээд нийлээд, нэгдээд, сүм чуулганаараа нэгдээд, орон нутгийнхаа сүм чуулгануудаар дамжуулаад аалчлал, баярын мэдээ гэдэг зүйлийг бас хийгээсэ. Тэгээд тэр үйлчлэлийн баяр хөөр гэдэг юмыг мэдрээсэ. Үйлчлэлийн баяр хөөр ямар гайхалтай вэ тий. Хүнийг бол үнэхээр халуун байлгаж чаддаг. Тэгээд бид нар бол одоо нэг ийм халуунч биш, хүүтэнч биш ингээ байдалтай байгаад байгаа. Тэгэхээр тэр үйлчлэлийн баяр хөөр гэдэг юмыг мэдрэх юм бол сүм цуглаанууд маань, Христэд итгэл ахын дүүс маань тэр гайхалтай баяр хөөргийг авч бас халуун болох юм аа. Сүм чуулганы маань үйл ажиллагаанууд ч гэсэн бас маш бас халуун дулаан тий өсөж өргөжин тэлэх юм аа гэж ойлгодог. Тийм болохоор хувь хүн бүрээс бол энэ золиос гарах хэрэгтэй тий. Бид нар зүгээр нэг дээд байгууллагаа хараад за ингээд ийшээ баярын мэдээ, ийшээ ингээд аалчлал хийх гэхээр одоо мөнгө санхүүгийн асуудал маань шийдэгдэхгүй байна гэд ингээд хүлээгээд суух биш те. Хэсэг бүлгээрээ нэгдэж нийлээд бие бинийгаа урайлан дэмжиж одоо өөрөөсөө ингээд золиос багхан ч гэсэн золиосыг гаргаад мөнгө санхүүгийн асуудлаа шийдээд хөтөлбөр төлөвлөгөөгөө гаргаад ингээд явах юм бол бас хүн болгон тэр сайхан үйлчлэлийн баяр хөөргийг авч сүм цуглаанууд маань халуун дулаан болно. Тэгэхээр одоо яг ийм зүйлийг бас урайлж тэгээд энэ зүйлийг санаачлан хийх гэж байгаа, хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүс, хэсэг бүлэг хүмүүс, сүм цуглаануудыг бол дэмжин ажиллана гэж бодож байна. Амен, амен. За, өстой сайхан урамшуулал бас сайхан санаа, сайхан зөвлөгөө байлаа. За, тэгээд Cherry Books өвгийн Монгол Адвентист болонд хандмаа өгч та цаг зав гарган надтай бас ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Тэгээд танаа гэр бүлд Бурхны хайр ивэлэн дүүрэн байх болтугай. Тэгээд дараагийн удаа дахин уулзлаа. Түр баяртай. За, баярлалаа. Өөрт чинь ч гэсэн маш их амжилтыг хүсье. Тэгээ Бурхан ивэх болтугай. Энэ сайхан үйлчлэлийг тань. За, баярлалаа. За, баярлалаа. Хандмаа багшийн маань та бүхэнтэй хуваалцсан гэрчлэл ярилцлага та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд бас subscribe хийсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээ мөн бас та бүхэн биднийг дэмжиж subscribe дараарай. Харин илүү олон ярилцлага мэдээллийг сонсохыг хүсвэл эдгээр тавчсан дээр магтан дуу сонсохыг хүсвэл эдгээр тавчлуур дээр дараарай. Тэгээд мөн бас биднийг лайк дарж дэмжээрэй. Дараа дахин уулзтлаа. Түр баяртай.